Сайн байцгаана уу? Хоодын алтан сумын эрүүл мэндийн төвийн алтан гац багийн нэмж тэмээн жаргал байна. Та бүхэндээ шулуун гидсний хор тавлын тухай мэдээлэл хүргэж байна. Бидний шулуун гидсний хор тавлар нь зүүмэн хүнанд эрэгтэйд 12.2%, эмэгтэйд 11.9% тохиолдож байна. Хор тавлын шинэ тэмдэг нь сас түлхүүлийн эсэд бий болдог хоргүй уралснаас үүдэлтэй. Энэ уралс нь өсөж томроод хавдаг болдог байна. Эхэнд шинж тэмдэггүй эхэлж байгаад сүйдөө эхэнд өөрчлөгч хавдрын эвэсэл бий болдог. Бидний шулуун гидсний хор тавлар нь нэгдүгээр нь бас төлөвлөгөөгүй яахан тариух тодорхой ундааны зүйл хэрэглэх. Тэгээд 50-аас дээш насны хүмүүс удирдлагын шалтгаантай байдаг. Онцлог шинжилгээний үед хавдрын мэрхэр хөрөнгийн шинжилгээ компьютер томоогоор шинжилгээ болж ойшгоос тодорхойлдог. Ийм тав бүхнийг эрт илрүүлэх ойсгын шинжилгээнд хамруулахыг уриалж байна.